За сайн байцгаана манай хаан 5 дахь дугаар маань хэлэх нэ. Өнөөдрийн бичлэгт маань Мишельт Ичка гэдэг шинэ орж ирж байна. Мишельтэй маань найз байгаа тийм ээ. За эхнийх нь лого таагаад эхэлнэ. 7 лого байгаа. Өнөөдрийн логог манай буяа бэлдсэн тийм. Энэ ямар лого вэ? Ашус. Ашусын лого байна. За. Энэ ямар лого байна? NASA. За, NASA. Би шинжлэх ухаантай бэлдээд таа. Улаан цэхэр цагаантай логонууд байгаа юм уу дандаа? Мэдгүй. За, NASA гэх лого байна. За, дараагийнх нь. Гараа ингээд тавьчих. За. За. Кафе бинэ. Гараа хавуултаа. За, дараагийнх нь. Чимлээ. Нэг тоглоомын их те. Аагүй. Тэгвэл эмхтэй хүн гэсэн тэмдэглэгээ. Үгүй. Тоглоом биш. Одоо заавал натхад дарахгүй зүгээр хэлчихье. За. Хит өгчлөө. Машины брэнд. Тэ буяа? Тэ, машины брэнд юм байна. Мэдчихэв. Audi лөө. Биш нэг дөрөв өрхий өгдөг лөө. Тэ. За, Volvo гэдэг юм байна. Том зэрэг зөв. Сонсчихсэн. Суудлын машин ч байгаа юм. За, дараагийнх нь Golden Gobi шоколадны. Тэ, Golden Gobi. Яа би За. хийдэг гэсэн шүү дээ. Дараагийнх нь Gatorade гэдэг нэг energy drink. зөв. Мишель найзгаа дэмжиж байна уу? Чи наад дэмжээ. Дэмжиж байгаа. Дэлхийн дэм өгж байгаа хэ анх удаа орж уу. За, сүүлийнх нь. Dior. За, Dior. Christian Dior. Тийм брэнд байна. За, ингээд ихний хэсэг нь дуусчихж байгаа юм. За, одоо надад random асуултууд байгаа. Одоо нийлээд буцаад баг болох юм. Гэхдээ буцаад ч явах баг болох юм. За. Нийлээд хариулна гэсэн ярилцаад. Гэхдээ сая бол чамайг амар ухсчлаа тий. Тэглээ. Би өөрөө шок. Би харж дэмжиж Би өгсөн. бас шок. За, эхний асуулт нь. Зүй тогтлыг ажиглаж дараагийн тоог олоорой. 4 0 2 5. Гэхээр ямар чамарч болчлоо тий. Сондгой тэгш. Яна. 6. За, яагаад 6? Урт юм ярьж болох юм. Болно. Зөндөө урт юм ярьсан ч За яг 3 9 гэж байгаа болохоор 6 гэж магадгүй гэж бодож байна. Бас 3 7 гэхээр дунд нь 4-4-ийн гап гарч байгаа. Тэгээд 7 9-ийн хооронд 2 гарч байгаа. Тэгээд зүгээр тэр хоёрыг нэмээд 6. 6 биш. Биш үү. Яа, хоёр хитрхи тоон дээр нь л анхаарат ах шиг байна. Тийм. Дахиад нэг унших юм бол тий. Зүй тогтлыг ажиглаж дараагийн тоог олоорой гэж байна шүү дээ тий. Яа, би учиргүй ингээл нэмж үржиж байх юм оруулаагүй гайгүй. Тийм үү. Тий. Тэгж сондоо энэ төр ч биш юм байна тий. Тэгж сондоо энэ төр гэдэг нь ч хамаагүй юм байна тий. Ер нь бол хамаагүй. Хоёр харж байгаа асуултанд таалагдахгүй хэлж болно шүү дээ. За энэ чинь таахгүй муухай юм байна гэдгийг хэлж болно шүү дээ. Тэгвэл би шууд хариултыг хэлээд өгчих болно. 8. Биш. За хариулт нь 7 юм. За. За яагаад 7 гэдгийг нь одоо олох гэж харах уу? Мэдхгүй. Яагаад юм бол Хэлчихв Мишельд. Буучих уу. За. Тэр дээдлийн өмнөдийнх нь өсгийн тоо юм байна. Зүй гэхэд 3 үсэг, тогтлог гэхэд 7 үсэг.
Тэгээ ажиглаж дараагийн тоог гэдэг төсвнүүд нь хараад олоорой гэдэг үг нь 7 өсгтэй байхгүй. Тийм шүү дээ. Тийм. За яг уу. За дараагийн асуулт. Танд цагаан болон шар будаатай аяга байгаа. Та будааг яаж ч асгасан цагаан будаа нэг талдаа, шар будаа нэг талдаа ялгарч байсан бол яагаад вэ? Тусдаа нэг аягтай л байсан юм шиг. Аагүй нэг явах шүү. Хоёул ингээд холиод хийсэн маа мó. Нэг аяган дотор шар будаа хийн, цагаан будаа хийн. Ингээд асгачаар нэг талдаа цагаан будаа, нэг талдаа шар будаа ялгарчдаг. Тэгээ буцаагаал авал хийгээл дахиад асгасан чи яг л энэ процесс үргэлжлээд байдаг. Бид нэр яг будааны тухай ярьж байгаа юу? Яг будааны тухай ярьж байгаа. Энд тэ аяныхаа дээр нөгөө шар будаа чинь жижигхэн бүрхэн штэ. Тэг тийм жижигхэн бүрхнүүд нь гардаг тийм юм нэттэй нэг гэж яах вэ? Байхгүй. Гурил шигшдэг шиг үү? Тий. Байхгүй. Яг үнгийн аяга. Эсвэл доор байгаа нь тийм юм шүү. Аагүй. Тийм ширээн дээр л бид нар асууж байгаагаас ялгаагүй гэсэн. Эсвэл цаана нагшсан будаа шар нь нагшаагүй будаа. Ширээн шар будаа шиг өнгөтэй байсан. Тэнгүүт ингээ ялгагдаж харагдаад байгаа. Үгүй. Баа. Гоёл фаны сэтгч та хоёр бол. Хариулт нь ер нь тийм хүний фаны л юм байгаа доо. Тийм. Хүмүүс олчвол комент хэсэгт хариултыг төрүүлээ биччихмээр юм байна. Тэгвэл бас сонирхолтой хариултууд гарч ирэх юм байна. За жаргал цагаан болон шар будаатай аяга байгаа. Та будаа яаж ч асгасан цагаан будаа нэг талдаа, шар будаа нэг талдаа. Нэг ширхэг шар будаа байсан биз дээ. Цагаан будаа ч гэсэн ганцхан ширхэг л байсан юм байна. Ерөөс нэг ширхэг цагаан будаа, нэг ширхэг шар будаа л байгаа гэсэн. Тэгэл тэр хоёрыг чи яаж ч асгасан угаасаа шар будаа нэг талдаа, цагаан будаа нэг талдаа ялгарнаа л гэсэн санаатай. За амирхуу фаны асуулт байна. За одоо нэг л асуулт байгаа. Энэ бүр фаны явах хэвээр. Хятадд нэгэн хүүхэд төрөх хугацаанаас өмнө төржээ. Ээж аав нь түүнд за ээс үсгээр гэсэн нэр байгаа. Цэг ли гэсэн нэр өгсөн нь цахим орчинд нилээдгүй хандлт авсан бол энэ ямар нэр вэ? 6 үсгтэй юм тий. Тийм үсгийн тоноос 6. Speed биш вэ тий? Юу гэнэ? Speed биш вэ тий? Speed биш. Стакс. Тийм ба. За төрөнийх шиг ингээд юун дотор тусан цахим орчин нэлээдгүй хандлт авсан бол энэ ямар нэр вэ? Яг шууд хятад нэр байсан бол бид тийм сонирхолтой биш шүү дээ. Тэнгүүд нэр нь яг англиар нэг утга илэрхийлдэг гэх юм уу? Тэнгүүд тэр нь илүү хүмүүст сонирхолтой байгаа. Тэгээ яагаад сонирхолтой байж болох вэ гэдэг нь жоохон бодох юм бол яг тэнд бол байгаа. Эсэр гэсэн ямар сонирхолтой вэ? Бодбоо. Ямар л юм бол Хятадд нэгэн хүүхэд төрөх хугацаанаас өмнө төрсөн гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд тэрэн дээр нь аваачаад дөрүүлсэн гэх юм уу? Зүр спиди гэсэн ч биш ах тий. Спидили. Үгүй биш. Энэ цахим орчинд гэдэг хаанхын цахим орчин бэ? Хятад заах тэгэл дэлхийд даяараа л гэсэн. Яг энэ чараад бол ойлгомжтой. Гэхдээ утга нь англи үг байхгүй юу? Тэнгүүд тэр нь тэр төрөх хугацаанаас өмнө төрөхтэй ойролцоо. Ли гэж байгааз. За энэ дээр бичгтээ бол LEE гэж байгаа шүү дээ. Нөгөө яг англи үгэн дээр болохоор L-wire ашигладаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол 8 үсгтэй S-ээр эхлээд L-wire гэсэн нэг үг байна гэсэн үг байхгүй юу?
За. Би мэдэм шиг аа гэлээ тий сая. Самрли. За хоёр дахь хэсэг нь юу? Харин яг юу юм шиг санагдаад байна. Юу? За гурав дахь хэсэг нь D. Suddenly. За. Suddenly. Тэр хугацаас өмнө төрсөн. гэдэг чи одоо юм генет Тийм. хэлж байгаа шүү дээ. За. Тэнгүүд Ямар инээдтэй вэ? ийм нэр өгсөн юм байна. За. Мишель нэг асуулт бэлдэж ирээ гэсэн бэлдсэн баг те. Бид хоёроос асуух уу? Тийм би бэлдсэн. За одоо Ичка бид хоёр нэг болно гэсэн. За. За хатаах тусам нордог тэр юу вэ? Хатаах тусам нотон болдог. Бата юм болчих. Боёо. Ари ийм асуулт асууж болох. За. Хатаах тусам нордог юм уу те? Яг борос өгөр бодоод хэлсэн байлдгүй. Асуулт нь таяр зүг сонсон. Одоо. За нэг юм хатаах гэж оруулах юм байна те. Тэнгүүд нордог онцгой юм уу? Онцгой биш. Хөө юу юм биш үү? Нөгөө за тэр биш юм биш. За sorry. Яг шууд яг зөв утгатай юу эсвэл юм зөвлөж байгаа юм? Ер нь бол маш зөв утгатай. Шууд Хатаах гэд оролдохоор нордог гэдэг. Мөс юм уу? Үгүй. нөгөө юм лаазсан загс Огтхонч үгүй. Ямар муухай огтронч үг. За юу гэж болох вэ? Юу хатаах гэж оролддог ядаж. Юм. Тэгээ нордог гэдэг ба шүү дээ. Сур юм уу? Яг үгүй. Яг үгүй. Сурч яг хатаах гэж тавьчихаар нөө тоснд ялгарчдаг байхгүй. Тэгдэг санагдаад байна. За. Юу хатаах гэж хувц хатааж л явснаас одоо өөр юм хатааж явсангүй те. За жоохон төхөлөх үү? Та нар өдөр тутамдаа хийдэг. Аха. Чи нэг арай нэг яриад агшиг байна да. Хийх шүү дээ. Би бол наадах юм бол аль түрүү бодчихсон шүү. Гэхдээ хийлж чадахгүй байгаа даа. Хийж чадахгүй. Тэгээ би гэчгүй. Хүмүүс бол нааг ойлгоцсон байна. Ашигладаг тэгвэл. Ашигладаг. Хатах тусам нордог юм өдөр болгон ашигладаг. Яна ашигладаг бол та нар үнэхээр сэнүү хүмүүс шүү. Чи л ашиглалт юм шүү. Альчуур юм уу? Альчуур л юм байна. Альчуур юм. За. Нүр гараа угаачаач юм те. Тэгээ арчхаар. Тэгээ гараа арчиж байгаа нөгөөх нь ороод. За одоо надад хүмүүс байгаа. Тэгээ тэр зургийг харж агаад юу хийдгийг таах юм. За одоо буцаад өрсөлдөнө гэсэн үг шүү дээ. За. Энэ нэг тоглодог. Юу болов? CS. TCS. Нэрийг мэдэх үү? Марччихэд тэр нь бол мэддэг. Хөрхөн миний зоо. Яа тийм имзина. Имзин яа тий. Эмскээс өнгө хэлж мэдгүй гэсэн чинь мөлөө. За спорт. Ордог өсгөөд энэ бол. Манай Монголцын тамирчин байна. За дараагийн. Bad Bunny. Нэр Rapper. За тэр рэпер юм шүү дээ. За гараа бэлэн байлахгүй. За би одоо чам дахин боломж олгоё. Энд тэ юу юм шиг. Зүр Киноцсон юм биш. Биш. Тэг битэрээс хоёлоо биш юм уу? Хоёлоо биш. ч юм биш юм уу? Дуучин биш.
Физикч. Энэ сасрын нисгч юм биш үү? Физикч. Физикч. Одоо байгаа хамгийн лаг scientist. Шинжлэх ухаанч юм. Тийм их хүн байлээ л дээ. Франциско Торрас гэнэ. Би ч мэдэхгүй л дээ. За энэ энэ юу юм шүү? Кино зураглаач биш. эсвэл зохиолч. Биш. Дуу зохиогч. Үгүй ээ. Нэт жоохон царимаатай байхаараа зохиогоод эхэлдэг юм уу? Жүжигчин лав биш те. Мэдгүй. Үг зохиогч. Нэг Ай зохиогч. яа энэ юм зохиох юм шиг санагдаад байна. Тэ. Дуучин биш үү? Дуучин биш ээ. Country. Дуучин биш бах те. Ангараа оруулсан мөн хүнийг. Энэ үний ангаас. Мэтгэл өстэй юм биш үү? Төхөн байгуулагч. Уг нь бол ойрхон ихэлсэн. Тэгээ байж болох бүх буруу хариулт юм хэлж. Найруулагч. Нариулагч биш. Продюсер. За. Жүжигчин. Тэр би жүжигчин лав биш. Биш гэсэн шүү дээ. Би тэгэхээр мэдэхгүй л гэсэн. Жүжигчин гэвэл би хэлчихгээд байгаа байхгүй юу? Тийм ээ. За. Сүүлдээ юу ямар кино тоглосон? Ямар кино тоглосон ангараа? Бэтмен Ридлер гэдэг тоглосон. Тэгээд сүүлчний Оскар авсан. Оскар авгүй л. Оскар Авгүй л. За юм. За бүх нэрээ мэдгүй. Саданд орч. Яа, чи яаж мэдгүй? Амар усти. Амар. Тэстэ хан би артласан ч тэнэ. Аслаас нь. Аль аймаг яг вэ? Баян руу. Гүг. Аа. Нэгт миний хамгийн дуртай. Хөсгөл. Тийм, хөсгөл. Хөсгөл аймгийн ариат. Улсын арслан содмонд орж байна да. За. Мишель маань хогч. Хогч. Хог гэж сонсон. Тийм. Одоо дахиад нэг үе байгаа ба. Мишель маань эхний үед амар өрөвдөжсэн юм уу яасан. Энэ үед дэрийг алдчихсан тийм. Тийм, гар мар 8 хүрдэ ажиллаж тий. За тийм байна. За. Одоо топ 10 зүйлийн талаар байгаа. Хамгийн баян 10 улс юу вэ? Тэгээ шалгуур нь болохоор дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь 2025 онд 25 онд олсон нийт дотоодын нийт бүтээгдэхүүний орлого гэх үү. Эний чинь орлого гэж ярьдаг. Би ясаг сайн мэдэхгүй л байна л да. Хувийн дотоодын нийт Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн. Тэгээ энэ болохоор нэг хүнд ногдох нь биш нийтээр гэсэн үг. Нийтээр юм. Нийтээр. Хоорондоо ярьж л хоёр одоо нэг багштай нэрээ. За, Сингапур. би тустай идэх. Тустай байя. Ханхаа хүчтгүү аа. Сая Мишель намайг бүр яач вэ те. Яла. Гэхдээ би ичкагийн өмнөөс хэлсэн. Чи сая 4 нь олчлоо шүү дээ. Тэгэхээр би ихтэй юм мэдчихсэн шүү. Нөгөө хоёр хүнээс бусдын Харин яг ингэж амжсангүй. Тийм. За. За хятад. За хятад хоёрт байна. Сингапур. Сингапур байхгүй шүү. Америк. За Америк нэгдүгээр байранд. Америкч одоо 30 тэрлион долларын ашиг гэх юм бол юу гэх юм бэ? Би энэ хэлж мэддэггүй. Гэтэ за солонгос. За солонгос 13-т байна. Энтгэг байгаа хөө. За энэтхэг байна. Энэтхэг 6-т. Одоо яг нийт хичгээр илүү олон хүн амтай бас илүү том улсууд нь илүү магадлал өндөртэй юм уу? Орос. За Орос байна. Орос гэхдээ 8-тай шүү. Испани. Спейн 12-тай. Европын 4 улс байна. Азийн 1 улс байна. Америк төв 1 улс байна. Азийн 1 улс. Тийм.
Япон уу? Тийм, Япон дөрөвт. Япон болохоор 4.4 триллион доллар юм байна. Ер нь бол тэр Америк, Хятад хоёр л нэлээд өндөр юм билээ дээ. Бусд нь бол ойролцоо. Герман байгаа юу? За Герман 3-т. 5 триллион доллар. Австрал байхгүй. Австрал 14-т байсан баха. Франц. Франц 7-т. $3.4 триллион. 5 дугаар байрны усан ер нь бол болохоор л байна да. Энэ усуудаа харах юм бол Юу биш үү? Швейцар биш бах те. биш. Швейцар эднэр ч одоо нэг хүнд ногдохоор амар өндөр байдаг баха. Тэнгүүд энэ болохоор нийт болчихоор Итали байхгүй бах тий. байхгүй бах тэгэхээр би байгаа гэж бодох юм уу байхгүй гэж бодох. Бараг л байгаа гэж бодсон шүү дээ. За Итали шүү. Итали 2.5 триллион доллар байна. За энэ 10 дугаар байранд байгаа нэг Хойд Америкийн нэг улс, 5 дугаар байранд байгаа Европын нэг улс. За тэгээ 10 дугаар нь Канада. Тавтах нь хаана улс гэлээ? Европын улс байна. Юу биш үү? Их Британи. Тийм. Англи гэсэн. UK. United Kingdom 4 триллион юм байна. За ингэ болчлаа да. За манай ээжкад нэг бэлцээ асуулт байна тий. За. Монгол улстай дипломат харилцаа тогтоосон 2 дахь улс ямар улс гэдэг вэ? 2 дахь. Гэтэ энэ айгүй сонирхолтой улс аа. 2 дахь улсаа. Та хоёр ингэж нэгдлийн асууж байдаг бол. Нэгдэх нь юу юм? Нэгдэх нь Орос. Би бодчихгүй нэг улс байна. За Франц. Биш үү? Жохон нэг тийм төсөөлөх улс бодоорой. Би хийх үү? За яах жоохон бодоод. Би зүгээр сонсч ирсэнээр холын л улс байсан да. Франц гэж санчих юм. Франц биш юм бах та. Чамд гоё бодогдож байгаа юм байна уу? За тэгвэл яг ядч ТV наваад үзэх үү? за тий. За аль ТV? Аз ТV улс юм уу те? Дипломат харилцаа гэдэг ба шүү дээ те. Би чамд Азийн улсуудыг нэрлэж өгөө чи нэг нь буцчих. За тий. За. За Хятад байна. Агаас нь эхлэе. Тэгээ энэ дээр байхгүй улс. Энэ дээр байхгүй. За тэгвэл юу вэ? Казахстан байж болж байна. Узбекистан гэх Станы орнууд байж болж байна. Лаос, Камбож, Таиланд, Вьетнам байж болж байна. Индонез байж болж байна. Энэтхэг байж болж байна. Болж байна ч яг би зүгээр Азийн улсууд нэрлэж байгаа шүү. Солонгос, Япон, Солонгос байж болох юм уу? Тэр үед чинь бодлоо да. Чамд хэдэн онд дипломат харилцаа тогтоосон юм байна уу? 1920-д онд уу? Бодсоос арчгүй. Болно. Бүр ийшээ гэвэл юу байна? Арабын нэгдсэн Эмират улс байна. За хажуур. Бичсэн. Азербайджан байна. 1948 онд. 48 онд. 48 онд 10 сарын 15-нд. Мэдтгүй. Чамаг Яг хоёр ер нь ингэж юм биддэг ус одоо ингэ хүн болгоны мэддэг, зорчдог тийм улсуудыг бити бодоорой. Одоо нэг том хинт үгүй тийшээ бол ингэ хүссэн үнээс яваад аж болтгоо. Дайнтай болсон болов уу? Иран, Ирак гэнтэр. Хоёул нэг багштай. Чинааш арчлаа. За байлаа. Иран, Ирак тэр болов. Хүссэн хүн зорчдгоо гэдэг шүү дээ.
Одоо л Ирак руу бол өссөн зорчдөг. Гардггүй дээ. Систем мэдэхгүй байна. Захиад тэгвэл хийх эхний төхөө. үсгийг Ахад нэг хин төхөө. За. Өдөртөгч нь За. аюу тийм диктатурны хүн байдаг. Хойд солонгос юм. Тий. Хацлангастай хоёр. Би бас яг энийг нөгөө явн дадлага хийж хатаа хуушаад амар гайхчихсан байхгүй юу. Тэгээ зүгээр толгойд үлдсэн байхаа. За бас сонир асуулт байна те. За бичтгээд босгоё да.